За. Хэрч юм. Үгүй наа чи бол тасрахгүй шүү дээ. Байж наад рек явтал юу ятал унтарсан чи байж гэсэн. За 1 2 За өнөөдрийн шоу Монголиагийн подкаст булангаар хилэм кофе шопын захирал бүдээ багцж байна. Бидний ярилцах сэдэв бол чөлөө сэтгэл. Чөлөө сэтгэл юм биш. Цагийн менежмент ба өөрийгөө ялгах гэсэн маа тийм ээ. Мөн дээрээс хэрхэн хөгжүүлэх вэ? Хөгжүүлэх болно тийм. За бүдээгээр сайхан 50 маш 50. Маш 50 хүн үү? Та ер нь яг өөрөө чи яг уг хүн нь яг ямар хүн бэ? Уг хүн нь? Тий. Ер нь 50 хүн мөн үү? Ер нь бол 50 хүн шүү дээ. 50? Тий, 50 дуу. Ер нь 50 дуу шүү дээ. Ер нь ажил хэрэгч 50 дуу. Сонь судын маш их байна. Уран бүтээл гэж хэлвэл муухай тий. Сонь судын айгүй их байна. Үнэ хэлгээд. За, хилэм кофе шоп нэгэд тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бас чамгүй их олон үйлчлүүлэгчтэй боллоо. Чанарыг харууллаа. За тэгээд хүний шунхаа сэтгэл чи ерөөсө дуустсан юм. Ямар мөх юм. Шунаалах хүн бэ? Шунаалах амар мөх. Дахиад нэг салбар нэг чинь. Оо за. 13 дугаар хороолол дундаа дахиад нэг салбар нэг чинь. За тэгээд тэрний ажилдаа ерөнхийдөө өчигдрийн байдлаар бол төлөвлөгөө бол гаргачлаа. За тэр ихтэй бол хилэм гэдэг юугаараа бол биш. Нэрээрээ бол биш. Тэгтээ чанар нь бол яг тэнцээ бол харагдахаар тийм газар нэг чинь. Одоо бусдын жишээг болоод ч монофол болсон газруудтай харьцуулахад бол ер нь бол их жижигхэн газар мөртлөө ер нь чанартай газар гэдээ ойлгож болно л дээ. Ер нь хилэм кофе шопын эхлэл ихсөөр ер нь яаж байгаа тавигдсан бэ? Анх ер нь яагаад энэ салбарлаа орё гэж бодсон юм? Айгуу сонин шүү дээ. Одоо яг миний кофе шопын бизнес бол санаандгүй явж байгаа л. Ийм юм руу орж байгаа байхгүй. Санаандгүй явж байгаа. Хүн нэг зөвхөн лаз зөвшөөрлөөд ч юм уу эсвэл тамхиттай явж байгаа л энэ бизнесээр орчиж байгаа. Ямар санаандгүй. Ерөөс төлөвлөсөн байхгүй. Одоо дараагийн салбараас төлөвлөөгүй гэмтэл. Тийм дараагийн салбар ямар ч төлөвлөгөөгүй байж байгаад өчтөр зүгээр ярилцаал тэгэл шууд за нэй окей. Тэгэл шууд төлөвлөгөө гаргацсан. Яриа хийцэн тийм. Ерөөс бүх юм санаандгүй. Яг кофе шопын бизнес бол бүх юм санаандгүй байдлаас. За энэ кофе шопыг бол хамгийн анх ерөөсөө л энэ 13 дугаар бол энэ хавар хэсүүчилж явж байгаад. За кофе үгээд орсон чи хаалттай ажиллахгүй байгаа гэдэг нэрийдлээ энэ хүнийхэн дугаарыг олж авал тэгэл холбогдол ерөөсөө 14 хоногийн дотор за бараг 20 хоногийн дотор энэ кофе шоп хийсэн. Маш хурдан хийсэн гэсэн. Тэгэхээр за кофе шопоо тэгээд нэг амар санамсаргүй байж лаз зочголж яваад ингэчлээ. Тэгээд таны амьдралын бусад асуудал бас ингэж шийдэгддэг үү? Үгүй. Төлөвлөгөө гэдэг юм одоо залуу та өөрөө залуу тэгээд тэр хүний одоо юу гэдэг нь залуу хүн төлөвлөж байж тооцоолж ээж ямар нэг юм хийдэг гэтэл лаз зочголж яваад гэж хэлсэн. Тийм бизнесийн тал дээр бол ер нь бол амар санаандгүй байж байгаад орлогын их үүсвэрээ олсон гэсэн үг л дээ. Амьдралын тал дээр бол бүхэл зүйлийг төлөвлөх хэрэгтэй л доо. Тэ. Яагаад төлөвлөх хэрэгтэй вэ гэхэлэр чи ямар ч төлөвлөгөөгүй амьдраад их юм бол чи зүгээр нэг жалгамд л урсж байгаа л ус шүү дээ. Тэр чинь тэр ус чинь нэг хідэн тал руугаа салаалаад нэг гол горих болох гээд нэг хөөрхөн амт нэг явна шүү дээ. Яг яс юм дээр тийм биз дээ. Тийм болохоор төлөвлөгөө амар шаардлагатай шүү дээ. Маш чухал. Тэр цэсмээ одоо нас яриад яг одоо нас өнгөрсөн. Насаал үнэндээ өнгөрсөн. Тэгээ хамгийн гол нь яг бизнес болон амьдрал дээр ингээд яхад бол тайм менежмент маш чухал. Мөн дээрээс нь хөдөлмөрч бай гэдэг л зарчим нэг л. Хөдөлмөрлөх хэрэгтэй, хөдөлмөрч бай. Залуу хүмүүс одоо 20-30 насныхан гэсэн үг л дээ. Хөдөлмөрч бай. Битгий залхуу. Хэрэгтэй хэрэггүй тийм юм руу тэмүүлэхгүй зүгээр өөрт хэрэгтэй чадна гэсэн юм ал хий. Тийм л хэрэгтэй.
Кофе шопын бизнес ингээд эхэлжлээ. Мэдээж яг одоо нийгэм дээр кофе шоп бол маш тийм хэрэгцээтэй салбар тийм ээ. Яг энэ салбарыг олж харсан байна гэдгээр шүү дээ. Гэвчиг та өөрөө яг үндсэн таны мэрэгжил өөрийн үндсэн ур чадвар яг аль чиглэлийн хүн бэ? За үндсэн мэрэгжил бол программист, компьютерийн. Зөв. Тийм. Гэтэ бол яг сурсан мэдснээ ярих юм бол яг 4 жил бол олигтын сураагүй шүү. Шууд олигтын сураагүй. Тэгэл яг амьдрал дээр бол өөрөө яг практик тал дээр судалсан юм бол юу вэ? Менежмент, маркетинг. Тэрийг бол ерөнхийдөө маш сайн судалсан, сурсан. Гэхдээ юу гэхээсээ илүү онол гэхээсээ илүү практик дээр маш их ажилласан гэх юм. Яг амьдрал дээр хэрэгжүүлсэн менежментийг, маркетинг төрөл бүрийн салбар дээр үзлээ тий. Уул уурхай дээр үзлээ. Мөн дээрэс нь камп хариуцж үзлээ. Нэг ба түүнээс дэш бишээ 3 ба түүнээс дэш ч юм тий. Баг хамт олон хүрдэрч үзлээ. Тиймэрхүү юм хийж үзлээ тий. Амьдрал дээр бол зя тэгвэл шал хөндлөн мэрэгжлийн хүн шал хөндлөн ажил хийгээ яваад байгаа юм байна шүү дээ. Яг зөв. За ер нь бол ингээд саяны ярианаас ингээд харахад маш тийм олон амжилтанд хүрлээ гэж үзэж ярьлаа тий. Том баг удирдах үзлээ хүмүүстэй ингэж ярилцах юмыг бол хийж чадлаа гэж байна. Таны амьдралын хамгийн бест одоо юу гэдэг хамгийн тийм оргил үе яг хэдийд байсан бэ? Оргил үе тэгэхээр нэг амжилтаар дүүрэн тий. Олон ямар амжилт байсан бэ тэр нь? Олон салбар руу өсөрсөн л дээ. Үннийг хэлэхэд маш олон салбар руу өсөрсөн. За автомашины 8. За тэгэл дээрэс нь юу гэдэг автомашины 8, пүүцний 8. За тэгэл автоугаалга бүр хүртэл ажиллаж байсан тий. Гэтэ яг амьдралын туршид хийж үзэх дуртай юм а бүгднийг л хийгээд үзсэн дээр шүү дээ. Тэгэл нэг энэ жирийн амьдралтай их муухай шүү дээ. Яг миний хамгийн тийм оргил үе гэж шүү дээ. Оргил цаг оргил үе гэх юм бол 2017 оноос 18 он гэх байсан юм уу та. Нэг жилийн хугацаанд гэсэн үг л дээ. 17 оны 5 сараас 18 оны 9 сар тий. Тэр үйл байсан. Тэр нь одоо яг өөрийгөө хөгжүүлэх үе минь байсан гэх юм уу. Одоо яг маркетинг дээр за би ингэж ажиллах ёстой юм шүү, ингэх юм биш шүү гэдэг юм бүр илүү сайн судалсан, сурсан гэсэн үг. Өөрийгөө яаж хөгжүүлдэг юм бэ? Өглөө босоод ном уншдаг. Ер нь хэдэн цагт ер нь таны нэг өдрийн амьдралыг хэлдэг юм бэ? За 24 цагийн 18 цагт нь бол ажил хийдэг. 18 цагт нь ажилладаг. 6 цаг бол унтдаг. За нэг тий эхлээд шууд хэлэхэд яа тийм байна. За урхан ууланаар нэг хэсэг 5 цагаас ирдэг байсан. Одоо цагаа ойшлуулсан 6 цаг болсон. Яагаад вэ гэхээр одоо ингээд Улаанбаатар хотод хараад байхад дийлэнх нь үйлчлэгээний байгууллага тэр тусмаа дийлэнх нь 9-10 цагт онгоодог. Тийм. За тэгэхээр энэ байдлыг бол эвдий гэж сүүлийн 2 сар хичээж байна. Маш их хичээж байна. Тэрэндээ ч юу нь бол хурж байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн тэрэнд одоо бол тасчаад байгаа. Кофе шоп бол 7 цаг гэхэд нээсэн байдаг. 6 цаг 45 минут, 45-аас 55 минутанд бол юм хэд үе таалга нээсэн хүн хүлээж авах бэлэн болсон байж дээ. Тэгэхээр 7 цагаас нээдэг цагийн хуваартай. За тэгэл 7 цагаас нээн. Гэтэ яг цаг зохицуулалтаа маш сайн зохицуулах юм бол энэ бол нэг асуудал биш л дээ. Яасан гэж бэлтгэл туссан. Юу гэдэг би өдөрт заавал өөртөө 2 цагийн заавал гаргаж ий гэсэн дүрэн баримталдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр фитнесээр хичээлдэг тий. Заавал өөртөө гаргах ёстой.
хүн өөрийгөө хайж болохгүй. Чи сард за өдөрт чи 100,000 олдогч вэ, 10,000 олдогч вэ, чи бүр өдөрт хэдэн саяар нь олдогч вэ хамаа байхгүй. Чи өдөр заавал 2 цагийн зав гарга. Энэ бол маш тийм баримтлах хэвээр дөрмүүдийн нэг юм. Зөвхөн өөрөө чи хувьд. Зөвхөн миний хувьд гэсэн үг л дээ. Би хүмүүсийг заавал тийг ингэж бол шаарддаг л дээ. Гэхдээ бол тодорхой хэмжээгээр миний хажууд эргэн тойронд байдаг хүмүүсийг бол байн талдаг. Наад толгоогоо ашигла зөв юмдаа л ашиглах гэж хэлдэг. Яагаад вэ гэхээр эргэн тойронд байгаа улсууд бол жоохон залхуу байрын байсан залхуу хүмүүс нь одоо нэгэсэндээ залхуураад одоо миний темпэнд орж чадахгүй улсууд нэгэсэндээ одоо холцсон гэх юм уу. Одоо за энэ ерөөсөө энэ нөхөр энэ хүнтэй байх юм бол ер нь ядар сүлдэж өгөх юм байна. За боёлий гэд темпэнд ерөөсөө байж чадахгүй тиймэрхүү улсууд бол эхнээс өөрөдөө холцсон л доо. Тэр нь ч зөв шттэ. Ер нь бол яг эсвэн дээр нэр ирээд одоо жишээ нь 20 23 25% ч юм уу 25 настай хүн байж байгаа л би тэрийг нэг би яг эсвэн дээр яагаад эрт босгоод яагаад ингэж хөдөлмөрч бай яагаад энэ бүх асуудлыг ингэж шийд битээ шулуунаар хар тойргоор битээ шулуунаар хар тойргоор хар гэдэг шалтгаан би тэр хүний цагийг нь хэмнээд шүү дээ. Тэр хүн сурч ийн дээгүүр нь тэр хүн тодорхой хэмжээгээр мэдлэг гэдэг юм чи амьдрал дээрээс өөрөө олж авдаг учраас би тэр хүний хүүхэд жил 2 жилийн би хугацааг би хэмлэх гээд би загнаад ч юм уу би тэр хүнд өглөөд байгаа. А тиймэрхүү юмыг ойлгохгүй хүмүүс бол тэгээд ерөнхийдөө эхнээс ингэ зайгаа барьцсан. Хоёр хүн бол зайгаа барьсан. Тэгээд одоо яг тэгээд бизнес шүү дээ тийм үстэй. Хүмүүсийг зайгаа барьтал нь өөрөө жоох юм тийм ядаргаатай нэг тийм гизүү яншаа талын хүн нөгөө юу? Тий. Болохгүй юм дээр бол хангалттай юм шиг шүү. Яг эмгэн шулам шиг. Эмгэн шулам аа. Тий, эмгэнтэй хөгшин шиг. Яаж байгаа бэ тэр хүмүүсийг чи? Тий. Би бол хангалттай юм шин. Хэрвээ хийж чадахгүй бол тэгээ би яншаал. Би толгойд нь ортолно юм шүү дээ. Би өглөө босоод хэрвээ тэр хүн босоог байх юм бол би өдөржингөө тэр хүн залхахтал юм л дээ. Суртална. Хэрвээ сурч чадахгүй бол тэгээ яах вэ? Тэр хүн тэгэхээр унтаж амарж байгаагаа танаас нуух хэрэгтэй байна тийм үү? Гэхдээ би тэр хүнийг би бол хэлдэг л дээ. Яг ингээд ажил дээр гараад ирэх юм бол чи энээс илүү ядарна. Тийм үстэй. Одоо чинь өөр хүний доор ажиллаад ирэх юм бол гэсэн үг шүү дээ. Ядаж одоо чинь сургууль соёл ч юм уу за юу ч гэдэм дээ те сургалтыг төгслөө гэж бодъё. Тэр хүн мэдээд шууд өөрөө хувийн бизнес руу орохгүй мэдээж ямарваа нэгэн даргын доор ажиллана. Тэрнээс өмнө тодорхой хэмжээний ажлын ачаалал гэдэг юм чинь дагаад сурцсан байх хэрэгтэй байхгүй. Ажлын ачаал 6-аас 8 цагийн ачаал хэрвээ дааж чадахгүй бол үнэхээр тэр хүн цаашдаа ямар ч тэр хүн ирээдүй бол байхгүй гэсэн үг. Би тэр хүнийг ажиллаад өг очи тэдэн цагт унтах хэрэгтэй би цагийн хуваарийг зааж өгөхгүй яг над чиг байх шаардлагатай гэж би хэлэхгүй. Гэтэл бол тодорхой хэмжээний надаас үлгэр дуурайл жижигхэн ч гэсэн үлгэр дуурайл авч байгаа зүгээр шүү дээ. Тэгэд ан гол нь заавал хажуудаа би нэг туслах хүн миний хажууд байх ёстой. Туслая гээд ирсэн одоо түрүүн би ирсэн шүү дээ. Би үнэхээр тэр хоёр хүн чадахгүй болоод ингээд толцсон гэдэг байна. Туслая гээд миний хажууд байж байгаа хүмүүсийг би үнэхээр түлхэхгүй. Би тэр хүнд илүү хийх юм зааж байна. Одоо яг нэг дүү байгаа байхгүй тий. Ийм сураал эртч болж чинь хүнээс үг сонсож чинь тий. Яг тийм байх ёстой байхгүй. Хүн робот биш учраас тодорхой хэмжээгээр одоо яг тэнцээ сууж байна тий. Тэр одоо энийгээ сууж. Хүн робот биш учраас тэр бүгдийг шууд окей ойлголоо гингүүтээ маргаашнаас хэрэгжүүлж чаддаггүй байхгүй. Хүн тодорхой хэмжээгээр толгоонд анализ хийж за би ингэх ёстой байна, би тэгэх ёстой байна гэдэг үүднээс тэр юмыг чи мэдлэж олж авдаг. За тэгээд ганц кофе шоп дээр бүхэлд 18 цаг өнгөрөөдөггүй. За ойролцоогоор энийг ажлын цагийн хуваар байгаа 7 цагаас оройн 9 цаг хүртэл. За энэ хугацааг бол кофе шоп дээр их цагийг өнгөрөөхийг хүсдэг. Ягаад гэвэл би үйлчлүүлэгч гэдэг юм дээр үйлчлэгээний байгууллага яг ямар байх ёстой тэрийг баримтлахыг хүсдэг байхгүй. Жишээ хичнээн би кофе шопыг ажилуулдаг дээрээс нь би баристагаа хийдэг, дээрээс нь зөөгчөө хийдэг, би цэвэрлэгчээ хийдэг те бараа материал захидаг одоо юу гэдэг лээ тэрийг хийдэг юу гэдэг лээ тэрийг зэдэг. Одоо 9 сар болж байна. За 9 сард манай залуучууд
маш олоолаа болдог тий. Гэж тий. Тэгээ ер нь маа нэг энүүд ёо яаж байгаа нь тэд нэр баяр штэ. алуулах үү. Film coffee shop. Бүдэ гэдэг энэ хүн багын ийм хичээнгүй байсан уу? Эсвэл ер нь энэ хичээнгүй хөдөлмөрч байдлыг ер нь амьдралын дундаас ингэж олж авсан уу? Таны амьдралын яг хэв маяг одоо юу гэдэг гэрийнхний өссөн орчин бас нэг юм ямар хуу тэр нөлөө байна уу? Тэ? Эцэг эхийн нөлөө, ах дүүсийн нөлөө. За би багасаа нөө эмээ дээр өссөн байхгүй. Дээрээ дөрөвчтэй. Төрсөн биш л дээ. Гэтэ яг төрснөөс ялгаагүй дөрөвч юм. Тэгээ эмэгтэй хүмүүсээ ажид өссөн болоод шөрөө нэгт амар цэвэрч нэм ба. За тэгээд ийм хичээнгүй байдлыг хаан сурсан байх л би Оросд 8 хэд өссөн. Ганцхан 8. Хэдэн жил өмнө хэдэн настай байсан? 5 оноос. 5 одоос 14 жил. Юу л тийш 14 жил юм. Тэгээ 2005 оноос хойш 9 он хүртэл. Гэтэ би 7 ондоо би ихтэй сургуультай орсон л доо. Гэтэ яг нэг ихтэй сургуультай байж явах хугацаанд би тодорхой хэмжээний оюут өмд чи мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэл нэг 90 оч 8 хэдэг байсан. Яг нэг өөрийнх нь хэрэгцээтэй гэсэн академик мөнгө бол ерөнхийдөө олждог гэсэн. Тэгээд тэр замын л ерөнхийдөө нэг хөдөлмөрч цаашаа хөдөлмөрлөх ёстой байна гэдэг юм л хүргэсэн болов. Илүү хөдөлмөрлөх юм бол нэг жоох нэг хөдөлмөр тал дээр нэг хэд алхачих юм бол надад илүү нэг хэдэн төгрөг илүү болов гэдэг л хумцартай л байлаа шүү дээ. Тэгэл тэрнээс үүдэл ерөнхийдөө бол цаг баримтлах дээрээс нь хөдөлмөрлөх гэдэг юм дээр л ач холбогдол амар өгдөг гэсэн л дээ. Зүгээр сууж чаддаг уу? Чадахгүй. Тэгэхээр таныг одоо жишээ нь зүгээр нэг цаг суу гэвэл тэр яах вэ? Интернет тэр бол шийдэл. Зүгээр цаг суух юм бол би интернет тухайд хэрэгтэй мэдээлэл авах. Ямар ч интернетгүйгээр лаасцсан хөдөө газар за тэгсвэлээ л доо. За тэнгүүтээ ямар ч нөө ажил байхгүй. Нэг цаг уу? Тий. Тэр хугацаанд хэрвээ тийм нөхцөлд орвол яах вэ? Ядаж нэг цаг бэлтгэл хийв. Сүнэнд дод. Гүнээрээ зүгээр үнэхээр сууж яадаг. Аха. Нэг ингээ харуулж чаач. Цамсан сүч ярихдаггүй шүү дээ. Би жижиг. Харж байгаас тийм жижиг. Цамцаа хэлэх юм уу? Тайлж болно шүү дээ. Хүмүүс яа муу. Энэ бодлоо ямар пэд гэрээ гэж шатдаг юм. Яагаад болохгүй гэж. На подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн гоё. Өөртөө тэгтээ амар гоё гэж үзэн шүү дээ. Тэгтээ амар гоё чөлөөтэй юм гоё л доо тий. Тийм ч дээ зураглаач. Манай зураглаач авах гол рек нь явж байгаа юу гэж санаа зов. Рек явж байгаа шүү дээ зураглаач тий. Тийм мундаг. Тий зүгээр бол ерөнхийдөө сууж чадахгүй. Зүгээр сууна гэдэг чинь бол зүгээр тамлал авахгүй. Амж ерөнхийдөө байнгын хөдөлгөөнтэй хүн чи за чи ингэ нэг цаг зүгээр суучих гэх юм бол тэр бол зүгээр тамлал. Би бол ингэж чадахгүй. Чи чадахгүй. Чадна. Имэйл амь зүчтэй. Би өөрөөртөө юу хэлдэг гэж. Тэгээ жоохон яг камерын юм дээр хэлж жоохон муухай сонсоод нь хараалыг орсон байгаа байхгүй юу? Ёс бус хэллэг. Дөөд гэж би за би яг тэрнээр дөөд гэж агуулгатуу гэж тий. Би зүгээр өөртөө байнга ингэж хэлдэг байхгүй. Ерөөсөө л дотроо хэлдэгч боддог тий. Тийм байдаг. Үдээ чи бүх салбарт өрсөлдөж чадна зүгээр бүгдээр ингэ шаагж байгаа. Бүгдээр зохиол бүгдээр хийж чадах юм а бүгднийг хийж чи хамгийн дээдлэлтийн гарч чадна зүгээр л муухай л шаагаад. Хамгийн том зорилго одоо юу вэ? Кофе шопор ингээ хязгаарлагдах байх гэж бодож байна. Энэ хүний яг миний зорилго нүндэ хязгаар байхгүй. Би зүгээр яг одоо 50 нас хүртэл зогсохгүй. Ягаад 50 өрөө зогсох юм уу? Зогсно. Амарна. Жоох амарч чадах уу? Хичээн. Амрах гэж л хичээн. 50 хүртлээ би 50 нас хүртлээ би үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөн. Тэгээ тэрнээс хойш би жоохон өөрийнхөө эрүүл мэнд юм уу те
яа эрүүл мэнд мөн дээрээс нөр өөртөө гарах цаг зав тэртээ тэргүй хүн ганцхан амьдрна. Бүх юмыг хийж үзэх ёстой байхгүй. Бүх газраар явж үзэх ёстой. Хүний машин мөрөгчөө цугтаажсэн уу? Цугтаажсан. Яг спорт машин унж байгаа. Миний машин гэсэн. Заастаа. Мөнгө нах уу? За жокол. Чи ер нь бол байнга л юм гэдэг юм чи. Тэгээ бүгд баг тийм фан хөвчлөлтэй болчих юм шиг. Тий, надаа би ч өөрөө угаасаа нэг жоохон далдаг гэдэг шүү дээ. Жоохон далдаг. Гэтэ хэм маягийн ерөнхийдөө зохицсон гэж боддог шүү дээ. Хичнээн нэг тий амар том бийтэй өндөр ч гэсэн тий. Өндөртэй хэдийн тэгээд. Метр 60. За метр 80. Ер нь чиний хувьд ялалт гэж юу юм? Тэгээд нийгэм дээр бол нийтлэг ялалт хамгийн том ялалт бол өөрийгөө ялах гэдэг шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ялалт гэж юу юм? Чи өөрийгөө ер нь ялж ирсэн үү? Ямар тохиолдол төр яаж ялж ирсэн? За ялж ирсэн мэнэ ялжсэн. Ажил дээр ялж ирсэн байна. Өөрийнх нь биеийн дээр ялж ирсэн юм байна тий. Тэгээ мөн дээрээс нь би ийм яриа хүн байгаагүй. Тэрэн дээр ялж ирсэн. Тий. Яриа байгаагүй гэдэг нь. Одоо нэгсэндээ хүн надаас юм асуухаар би товчгүй тодорхой заа үгүй гэдэг юмар л яриачдаг гэсэн. Тэрээс би ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүй л гэсэн үг тий. Тэр нь тэгээд хэдэн наснаас хойш одоо ийм чөлөөтэй. Ер нь саяхнаас шүү дээ. За. Тий. Саяхнаас 16-наас хойш. Тий 16-наас хойш. Юунаас болов? Амьдрал тохиолдсон маш том сэв байдаг хөхгүй хүн болгонд те тэр сэвэл намайг юм болгосон баг. Ягаад гэвэл тэр сэв нь өөрөө ингээд нэг хүний дотор ингээд бугалдсан юм байна л да. Юм гаргаж хэлэхгүй болохоор би өөрөө амар дууга дотгошоо хүн байсан байхгүй юу. Тэгээ хүний дотор ингээд байгаад буглаад ирэхлээр хүн ингээд нервтж эхэлт юм байна. Тэгээд нервтнэ гэдэг чинь тэр чинь нэг уурлахын гол шалтгаан болно шүү дээ. Тэгснээр зүгээр ярьсан хамаагүй дээр юм бэл. Тэгээд тэр буглаа байхгүй болчих юм шиг. Ингээд нэг ялалт болчих. Ажил дээр бол юу нь бол би бол бас өмнө бол их л бас л залах юм байсан шүү дээ. Юу нь бол залах. Гэтэ яг одоогийн хөдөлмөрлөж байгаа бол миний хувьд бол амар баг санагдаж байгаа. Энэ бол нэг тийм их бол биш ээ. Энэ бол зүгээр хэрвээ жоохон хичээчих юм бол юм байдаг л зүйл. Жоохон толгоо жоохон ажиллуулаад өглөө эрт босчих юм бол энэ бол асуудал биш яг гэсэн дээр. Битүүрийн цаг бол ерөнхийдөө болж байна. Тэгээд миний нэг сүүлийн нэг чухал асуулт байна. Сүүлийнх бол биш л дээ. Нэг чухал асуулт асууя гэж бодож байсан. Тэр бол хүний хамгийн доод гэх юм уу lowest moment гэдэг одоо юу гэж асуумаар юм бэ? Тэрийг хамгийн тийм байд муу үе чинь яг амьдралын хүн болгонд байсан шүү дээ нэг хогтой үе гэдэг те. Тэр ер нь яг ямар үе байсан бэ? Миний хувьд. Тийм, тэрийг яаж давсан бэ? Тэр надад сонирхол хамгийн хүнд хэцүү үе гэсэн үг юм байна. Lowest moment. Тэрийг өөр. За, би нэг зүгээр амар гоё намтарчлаа хэлчихдэг. Тэгээс би. Гэтэ ерөнхийдөө миний амьдралтай холбоотой л тоо. Намтарчлаад хэлэх юм бол за нэг эрэгтэй хүн сэтгэлээр сямруулж доошо хязгаар өгдөн шүү дээ тий. Тэр бол яг ялч байгаа нэг зүгээр муухай сонсогч байгаа гэсэн тэр яг үнэн үг. Хамгийн тийм bad moment бол надад бол 3 удаа тохиолдсон. 3 бүгднгээс нь бис гэсэн. Энэ миний 3 дахь байхгүй. Бүгднгээс гэсэн. Хамгийн анхных бол би тэр хэдийч мартдаггүй юм л дээ. Эрэгтэй хүн одоо ямар ч байсан те таагаанч бай, дуранхаач бай. Тэ үс гизэг нь ургасан ч яасан ч бай те ямар ч эрэгтэй л эрэгтэй хүмүүс нэг айл гэрээ ноён нуруу гэдэг зүйл бол тэрийг бол үнэхээр нэг алдсан л та. Тэ тэр үе бол нэг 17 тус юм ялч гаргалаа болж ирсэн. Тэгэхээр яг ингэ ярьчихлаар хөө амьдрал руу хит орчих гээд байна л да. Зөв товчгоо тодорхой ярихад бол би
бүхэл бүтэн 1 сар байна уу 2 сар ямар ч тог цахилгаангүй хоол ундгүй карманда би 0 төгрөгтэй тэгж байж үдсэн шалтаа боож үдсэн гэх юм уу да тий би хүнээс гуйлагчилж би хүнээс мөнгө гоохтой хүртэл баг уйлжсэн тийм үе надад байдیں۔ Тэр бол нэг bad moment дундаа хамгийн чангатан. Гэхдээ би тэрийг бүр дэлгэрүүлж ярмаар гүнэлгүй юм дэл учраас те. Тэр бүгдээс би гарахын тулд би маш их хичээсэн л те. Эрэхтэн del бас хэцүү шттэ. Яг тийм байдал дээр яах юм бол хүн чинь нөгөө нэг одоо тэр байдалтай орчоо тэнгүүтээ нөгөө нэг архируул тэмүүлдэм байлээ л те. Юмыг мартахын тулд зээлээр архи авч уудаг те. Надад тийм үе зөндөө байсан. Тэгээд архинд бол гүн орсон. Ер нь л гүн орсон. Гэж хэлж болно. Яа одоо ингэж бодсон шүү дээ. Би архи уудаг байсан. Ингэж байхгүй. Уучлаарай. Би архи чинь. Уучлаарай монголчууд би нөхөр уудаг байсан юм аа. Тэ уудаг байсан. Хин тэгж яриад. Тэ. Би угаасаа уудаг байсан. Гэтэ одоо л амсдаггүй. Гэтэ яг нөгөө уулзсан нэр ганц хоёр би бол уул л доо. Пингин даахгүй. Нэг совершалт ч явагдсан байхгүй. Тий. Нэг совершалт ч явагдсан байхгүй. Тий. Совершалт гэдэг юм явагдчихад. Ерөнхийдөө тий юуг нь бол архимарх ерөнхийдөө амсгаа байсан. Тэр үед хэр хэмжээнд өгдөг гэсэн. Тухайн үед. Тийм их болдог байсан. Амир. Өөрийгөө архичин гэж хэлэх хэмжээний гэхээр бүр өдөр болгож өгтөө. Өдөр болгож өгтөө. Тийм. Шууд хэлэхэд өдөр болгож өгтөө. Амар хэцүү. Яг дарамттай байсан юм мартах гэж айгүй хичээсэн. Би өөрөө ямар нэгэн гарц олж чадахгүй байсан учраас би архиудаг гэсэн баг. Өдөр нь 2 сар архиудаг байсан. Нөгөө нэг би сонслоо сая нөгөө sorry. Ярихуд хүн байсан гэдэг шиг боллоо. Юу л ясны тийм би одоо тоогоч би одоо тоогоч болсон гэдэг. Нэг өвөр Монгол яг би нөгөө түрүүний тэн дээр яг нэг том орж ирчих санахгүй. Наа чи ингээ подкаст дээр би архиудаг архич байсан гэж ярьж байгаа байд юм уу ер нь. Йоо. Шэцтоочлаа. Чаа энэ яваад яасан би одоо тоочулчихсан. Хөөхөн мөн нэрээ. Тэр бүр яг санаад орчлоо. Би нэг хотлоо тавилттай яваад юм санагдчихлаа. За ойлголоо яриг үргэлжлүүлээ. За амар уулна айгу гоё явчихсан чинь сайн уулчлаа би. Тэгээд маа нэг найз амар туссан байхгүй юу? Тухайд би найзтай уулзраа хэлчихсэн. Үнэн уулзраа. Найз нь одоо юм болчлаа гэдэг. Тэгж яхад би 72 цаг ганц удаагүй ажиллаж байсан. Тэгээд нэг жоохон удаа дахиад 72 цаг ажиллаад. Яг тэгэхээр би тэр байдлаас салахыг хүсээд тэр амар муухай нэг хар өнгөл байгаа шүү дээ. Тэр хар өнгөлөөсөө би гарахыг хүсэж би тэгж ажилласан юм. Тоохож үзсэн шүү дээ. Айгүй хэцүү. Ер нь тэр нэг одоо хүнд үеэд авгаа дээрээс нь бас нэг хамааралтай болсон. Тэгээд тэрнээсээ салахын тулд тэрийг ажиллаар орлуулсан. Ажиллаар орлуулсан гэсэн үг тийм. Өөр ажиллаар орлуулахаас өөр ямар ч тийм вариант байгаагүй л дээ. Өөрийгөө завгүй байлга гэдэг л хэрвээ чи өөрийгөө завгүй байлгах юм бол би энэ зүйлийг мартчих юм байна гэдэг юм би өөртөө толгойд байсан байна. Дээрэс нь мартчихна гэдэг чинь би ажил руу илүү нэг шамдаад ингээд суралцаад ажил руу илүү тэмүүлэхээр би нэг мөнгө олоход ямар хэцүү байдаг үлээ гэдэг те тийшээ орчлож нэг архи авах гээд мөнгө төлнө дээ те тэрийг чинь би яаж олж байгаа үлээ гэдэг юм ал толгойд ичиж байгаа. Тэгэхээр би энийг чинь ингэж олсон шүү дээ. Тэгэхээр би энийг зүгээр хар усанд өгч ийснээс би нэг арай ондоо зүйлд зарцуулах ёстой болов гэж тэгж бодол. Тэгэл тэр байдал чинь тэгэл намайг одоо ингээл
Дээш нь өргөөл яваад байгаа гэсэн үг л дээ. Дээш нь өргөөжтэй хичээл яваад байгаа гэсэн үг. Тэгээ одоо тэгээд яагаад дээр жишээ нь синем би ерөөсөө тэрийг ойлгож хүрэхгүй л юм байна л та. Тэгэхээр одоо ингээд арх уухаар үр чам нэгэд ямар юу гэдэг бид чинь гаж нөлөө тийм байд юм уу? Эсвэл яагаад ерөөсөө огт амсгүй ч юм уу? Жигсцэн гэх юм уу архи одоо нэгт жигсцэн. Яг архиуснаар би маш тийм болчонгүй алангууд амар хийжсэн. Миний амнаас бодлогогүй амар унжсэн байхгүй. Тэгэхээр тэрнээс болож хишээл за энэ зү хэрэггүй юм байна л гэж бодож. Гэтэ би хамгийн сүүлд би юу лээ бартцсан байсан нөр. Хизээ ууслаа бар. Нэр хамгийн сүүлд би зүгээр нэг найзтайгаа зөв уулз сууж байхдаа нэг уулзалт хийж байхдаа нэг пивл уусан юм. Ажлын одоогийн нийгэм гэж ярих юм уу та? Ер нь альч уулзалт арихгүй бол явхаа байцсан нийгэм шүү дээ. Тэр үед яаж тэрийг зохицуулт хүмүүс бол шахдаг аим шахан тэгээд уухгүй бол хил аманд оромжлно тийм байгаа шүү дээ. Тэднийг яаж давж? Уух үед бол тодорхой хэмжээгээр бол ажлын уулзалтнээр тодорхой хэмжээгээр уу. Гэхдээ зүгээр бол хамгийн хэрэгтэй. Уудаггүй гэдгээ бол зүгээр ойлгох хэрэгтэй. Тэрээс бол уухгүй би станаар уудаг амс үзээ үүжтэй шалчханж дийжсэнс зүгээр жоохон уухта маруухан шүү гэдгээл зүгээр ойлгож хэрэгтэй. Тэр л хамгийн чухал. Окей, за ингээд ерөнхийдөө бит хоёрын яриа өндөрлөх тийшээ хандж байна. За тэгээд хүнд нэг амьдралаас авсан туршлага гэж байдаг. Тэгээд тэрийгээ ингээд нэг тэднэрт ингээ хилээд өчгэнсэн да гэж боддог үе байдаг штэ. Хүн болгон тийм ба. Тэгэхээр яг манай подкастыг сонсоод сууж байгаа залуучууд магадгүй тэгээд заавал залуучууд гэхгүй энэ подкастыг сонсоод сууж байгаа хүн болгонд яг нэг тийм чин сэтгэлийнхаа яг зөвлөгөөг хэлчээ даа гэж боддог тэр зүйлийг хэлээч. За хэлчээ даа гэж боддог зүйл ихлээр одоо их л байгаа л тийм. Тэгээ нуршихаар бол бас муухай. Энэс хэрэгтэй хэрэггүй баах юм ярьж байна. За тэгээд хөгшинч вэ, залууч вэ тий. Яг амьдрал би нэг тийм амар хөгшөрчөөгүй л да. Одоо нэг 60-ын талыг насалж ийн гэдэг чинь тий. Амар хөгшөрчөөгүй байна. Гэхдээ яг гоё хийж бүтээдэг насн дээр байгаа байхгүй юу? За тэгээд залуучууд болон яг хэцүү яг амьдрал болж байгаагүй нас бий тогтсон хүмүүс ч юм те тиймэрхүү улсууд хэлэхэд бол хөдөлмөрч байл гэж хэлмээр байна. Нэгт хөдөлмөрч бай. Өөрийгөө ялан дийлэн гэдэг чинь бол үнэхээр том юу шүү. Амжилт ажил гэдэг юм чинь бол яг тэр байхгүй. Өөрийгөө ялан дийлдэхгүй би чадахгүй байна ингээд суугаадах юм бол чи чадахгүй. Үнэхээр чадахгүй. Хизээж чадахгүй. Би чадна гэд нэг хичээгээд үзэх юм бол чи тэр зүгээр нэг амжилтныхаа нэг жижигхэн нэг утас байлаа гэж бодъё л дээ. Тэрнээс зүгээр хатгачлаа гэсэн үг байхгүй. Хатгах юм бол чи тэрийг татах хэрхэн татах вэ гэдэг чи өөрөө цаашдаа бодчих хэрэгтэй. Тэгэл бодоол төлөвлөөл явж байхад ерөнхийдөө бүх юм айж байгаа. Тэгээ мөн дээрээс нь амар их суралцах хэрэгтэй. Нэрээ. Шууд хэлээ. Тэгээ мөн дээрээс нь амар их суралцах хэрэгтэй. Нэрээ. Шууд хэлээ. Би амар гоё орж ирсэн заяа. Огцсон. Гэтэ үнийг хэлхий суралцах хэрэгтэй шүү. Нэрээ. Одоо нэрээ 21 дэх зуунд сошиал үнэхээр амар хөгжсөн байгаа шүү дээ. Яг одоо намайг сонсч байгаа ч юм уу сонсохгүй ч юм уу подкаст маш их үз. Чинь 20-оос 40 насны те залуучууд захирал болсон залуучууд ч юм уу те амжилтанд хүрсэн байгаа залуучуудын подкастыг маш их үз. Интернетээр хэрэгтэй мэдээлэл зөвхөн олж ав. Тэгээ Facebook-ээ ухаа бол YouTube, Instagram ух. YouTube дээрээс та нар заавар зөвлөмж тиймэрхүү болгоныг та нар бичлэгээр болон текстээр ч юм уу тийм тэр болгоныг өөртөө мэдлэг болгож хурааж ав. Instagram-аас та нар зөв хүнээ даах юм бол тэрнээс зөв хүнээс мэдээлэл олж ав. Бити ховч ирэнд авт. Тийм тууширсан байдлаар зогсоё. Тийс хэлмээр. За баярлалаа. Тэгээд манай подкастын
анхны зочин ярилцлагын маань анхны зочин болж оролцсонд баярлаа. Тэгээд залуу хүн гэхэд бас маш олон тэг амжилтыг бүтээж гисэн маш олон юмны ард гарчихсан. Өөрийгөө ялсан, бусдад ингэж үлгэр дөөр айлал үзүүлж чадсан ийм өндөг залуу орлоо. Тэгээд цаашдынх нь ажил нь маш өндөр амжилт хүсье. Тэгээд бас өөршгөө ингэж амжилтаас зурсан, хөдөлмөрөөс зурсан олон дүүнертэй болоорой гэж хүсье. Ерөөй. Тэг баярлаа. Баярлаа. Тэгээд анхаарал тавиад сонссон та бүхэнд маш их баярлалаа. Ярьцлага авсан инхлэгтэй маш их баярлалаа. Оруулгаа яах вэ? Энэ ч чөлөөтэй ярьсан. Яг энэ хэсэг зүгээр хөнгөө монтажлаа оруулах гоё явахгүй тий. Тэгээ хөнгөө монтажлах юм байна гэж гоё юм байна шүү дээ. Инста чөлөөтэй болгооч. За баярлалаа. Подкаст явж байна. Энийг цаоруулж гоё явахгүй. Тийм фейл юмнуудыг дундуур хойгоор нь оруулж болох гоё. Тийм амар гоё. Одоо ингэ ярьж байгаа шиг одоо хоёулын 50-таас явуулчлаа шүү дээ. 50 бол дууссан. Өндөрлцөө хоёулаа цаг гарын ирсэн байна. Тий одоо энэ чинь 30 минутын авч үлднэ гэхлээр миний ихэнх ярьсан байх болно доо үзэгчтэй. Тийм. Гэтэ баг юу гэдэг баг 20 минут нөө дундуур маазраа нэмдэ насч баг 30 минут. Би сонцтой хэлсэн. Оо. Тэрөө яг гэсэн. Би тэгээ инээсэн шүү. Хоцсон орж. Тэгээд ойш гоё. Энд чи рек явж би заавал камер харах хэрэгтэй. Яг үүдэрсэн чи. Тий.